да. Тут народ тоглоход бүрстэн нэрээ сайн урсгалцсан хийсэн урсгал багтаа. Ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг одоо сурагчдын амралтын үеэр ч одоо сул чөлөөтэй үн төлбөргүй сурагчдад ашиглуулах шийдвэр бол гарсан байгаа. Тэгвэл яг энэхүү шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид тодрууллаа. Танай сургуулийн сурагчид холбогдоод зааландаа тоглоё, орё гэвэл бүхэн нээлттэй юм. Яг тэр сургууль болсон заалруу засвар болсон байна л да. Бараг 8 сар хүчээж. 8 сар ингээд нэг амраа явчих. Тэгээд заалаа ясдаг. Машин бүгд аваад тэр ямар ч үнэлэхгүй шүү. Чи нээлттэй байх гэсэн байгаа болохоос шийдээ. Аюу өрөөсгөл болохгүй. Тэр чинь одоо чинь зааланд хүүхдүүд ороод тоглоод уусаа ундаа усныхаас хавыг шидлээ. Дээрээс нойл дотор баажиг торно. Тэр нойл хийж зүйл. Гарын усных нь араас дахиад дараагийн хүүхдүүд нь ороод тоглоход бүрстэн нэрээ нөгөө сайн урсгалцсан хийсэн нээсэн дээр. Урсгал багтаа наад мөрсөн өдөртөмжин ерөнхийдөө англиасан багш хариу цаг оруулна гэсэн үг хэлсэн. Тэр амраа явсан багш хизээ заамдаа тэр хүүхдүүдэд тоглох гал ирж байгаа юм шиг. Одоо амарсан байгаа. Амартай. Зэрэгнээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд энэхүү шийдвэр ижилтгш хэрэгжихгүй байна. Зарим сургуулиудын хувьд одоо сурагчдад спорт заалыг үн төлбөргүйгээр асуул чөлөөтэй ашиглуулж байгаа тохиолдол байгаа хэдий ч ихэнх хувь нь одоо сургууль засвар үйлчлэгийг хийж байна, ажилчид хамраад явсан хүүхдүүдийг одоо зааланд тоглуулах, оруулах хүн байхгүй гэх зэрэг одоо шалтгаануудыг хэлж байгаа юм. Тэрч бүхэл зарим сургуулийн заал хариуцсан мэргэжилтэнлөө залгаж заал авах гэсэн юм а гэж холбогдоход эсвэл мөнгөө эсвэл та бүхнийг тоглуулах боломжгүй гэх зэрэгээр одоо тайлбар мэдээллийг өгч байгаа юм аа. Байна уу, сайн байна уу? Аха юу заал авах гэсэн? Тань сургуулийн заал авах гэсэн? Ямар юм бэ? Гү сурагчтай л байгаа юм бол тахаа нөгөө заалан тоглох гээд тий заал үнэгүй ашиглуулж байгаа дандаа нээлттэй байгаа гэхээр бид нэр тоглох гээд. Үнэгүй. Тийм. Үнэгүй заал байхгүй штэ. Танай сургуулийн сурагч гэсэн үү? Байхгүй штэ. Уган сурагчдад сургууль хаашаа юу заалбар байхгүй штэ. Тантай холбогдоод тоглох боломжтой гэж ойлгосон юм. Нөгөө бусад сургуулиуд үнэгүй заалаа сурагчдад ашиглуулад байгаа гэсэн болохоор Цаг нь хэдийн хаа? Мөнгөөр болно штэ. Цаг нь хэдийн хаа? Хэдээс хэдэн цагийн оронд цаг нь хэдээр тоглох боломжтой? Мөнгөөр бол. Мөнгөний харин бүтэн талаас цаг нь хэдийн юм бэ? Сурагчдод нэг 60-аас 100 мянган төгрөг тийм да.